мал тал тусахны 7% нь гахаанууд байдаг учраас гахаануудыг дайнд дайчлахаар шийджээ. Харин Пигландийн их арми сая л нэгэн Поророгийн гэрэг эзлээд амархаар шийджээ. Малсүх тэднийг амрах тушаал олджээ. Тэднийг ой модонд амраахаар тушаал гаргав. Малтал тусахны зэргүүдийг яг энд амраахаар болжээ. Харин сая л нэг өглөө болж зэргүүд бүгдээрээ ой модонд амарч байлаа. Харин тэднийг амарч байгаа гэхээр уулан дээрээс олж харжээ. Найзууд бүгдээрээ очиж алмасыг тэдэнтэй тулахыг гуйжээ. Харин алмас зөвшөөрчээ. Орой болж тэднийг унтаж байх үед алмас 3 хүүхэдтэйгээ очиж тулаан хийжээ. Харин тэд сая л нэг мэсэрж алмастай тулалджээ. Харин энэ үед Эди тэдэн лөө өөрийн зохион бүтээсэн цөмийн зэвсгээ хаяжээ. Гэт байсан бүгдээрээ цөмийн зэвсгэнд өртөж өгчээ. Харин Поророгийн талынх нь тэднийг бүгдийг нь өгсөн гэж бодож баяраа тэмдэглэж байжээ. Пигландийн бүх аримаас зөвхөн малсүх ганцаархнаа үлдээд малтал тусгам руугаа цугтаж байлаа.